За энэ өдрийн мэнд хүргэе. Өчтөр сайхан амарлаа. Өчтөр уужигддаг 2 өдөр сайхан амарлаа. Манай дүүгийн төрсөн өдөр болоод нэг төрсөн өдөр төрөгдөж тэр очичаад. Арга өөрөөр шахвал гэртээ орж ирлээ. Тавсаар байтал. Яаж байгаа л нэг 2 3 болчих юм да. Ажилласан ч ажиллаагүй ч 2 3 болчих. Гой суулаа хүмүүстэй би тавар дэлжсэн шүү дээ. Би команд уншаад хариуг нөгнөө. Нэг дугуй сонирхож комент орж ирсэн байна. За дугуйны талаараа том дэргийн дугуйны талаар би жоохон тайлбар хэлж өгье. Мэддэг юм аа хэлье. Яг би бол яг одоогийн байдлаар бол яг компанид ажиллаж байгаа болохоор яг дугуй мөгөөг гардаж хөдлөж авч байгаагүй. Цаанаас нь дугуйтаа ирээд дугуйг цаанаас нь солиод өгчдөг болохоор яагаад ийм учиртай вэ гэхээр одоо энэ манай энэ компани болсон ийм юм байна. Энэ том төрлийн компаниудаа гэрээ хийгээд одоо танаагаас 10 трак авна гэх юм бол 2 жилийн хугацаатай гэрээ хийх юм байна. Тэгээд танаагаас 10 трак авна гэх юм бол тэдгээр чинь ингээд 2 жилийн warranty-тай ерөө янз бүрийн асуудал гараад дугуй муу заагарах ч юм уу, хийн гарах ч юм уу, тэгээд асуудалтай байх юм бол цаанаас нь ингээд авчираа солиод өгч юм байна. Warranty-тай. Тийм болохоор би нөгөө яг өөрөө гардаж хийж байгаа хийгээгүй болохоор тэрийг яг ингээд хэдээр авч байгаа ямар брендийн дугуй ирж байгаа тэрийг бол яг мэдхгүй байна. Гэхдээ бол миний туршлагаас бол шүү дээ. Одоо нөгөө өөрийнх машины дугуй сольж байгаа байхгүй. Тэгэхээр энд бол ингэж юм байна. Брендийн дугуйнууд нэмтэй. Одоо чи ингэж юу руу ороод харахад вебсайт руу ороод одоо дугуй солиулъя гэж вебсайт руу ороод харахад жинхэнэ машины ярьж байгаа шүү. Харахад ингэ брэндүүд нэг гардаг. Одоо Michelin брэнд гэхэлэр яг үнэтэй орно. Бусад брэндүүд нэгээд брэндэрээ ингээд зандаагаараа ингээд үнэ ингээд багсаа явчихна. Бүр брэндийн биш зүгээр дугуйнууд бас байна. Хаанаас гарч ирсэн мэддэхгүй. Бодол хятадаас л ирдэг баг. Тэднэр бүр хямдхан. Нэг 60-70 паунд байх жишээтэй. Брендийн дугуйнууд нь 200-300 байх жишээтэй. Жижиг машины дугуйг ярьж байгаа шүү. Зүгээр жишээ авч ярьж байгаа. Би том тэрний дугуй бас адилхан байх болов гэж бодож байна. Юу ч гэсэн би ажил дээр очиод та нарт юуг нь харуулъя. Энэ Лорентийн дугуйны брендийг харуулъя. 3 hours later. За нэг дугуйны брендийг харуулж байна. Michelin гэж юм байна. Michelin-ийн тоон яа тооны нэр харж байна уу? Жон буруу харагдаад багш мөн. Тэгээ тоогоор нь хаагаа шалгаад үзэл гаад ингэ. Яатлын дөрөв яаж байна? Энэ бас Michelin гинэ. Энэ бас Michelin. Энэ бол Michelin дугуй тавьд юм байна. Гэхдээ энэ юунит их тийм байгаа. Трейлер их шал ондоо олцож байгаа. Яг трейлер яг байн холбоо солидог болохоор. Энэ ямар брэнд юм бэ? Энэ болохоор нэг ийм нэртэй брэнд. Tegris no. Tegris гэдэг брэнд. Энэ болохоор Double Con. Энэ болохоор бандаг гинөө юу ч вэ? Бандаг hot treat гинөө. За ямар ч гэсэн бандагтаа л юм байна. Ямар ч зэрэг 3 дугуй. Хойдлын ер нь бол энэ цэргүүлийн дугуйнууд бол шал ондоо брэнд яг вэ. Энэ толгой болохоор чи сая шинээрээ ярьсан болохоор дандаа бүгд Michelin-ийн дугуйтай юм байна. Michelin-ийн дугуйтай хэмээн ч гэсэн гайгүй байна. Өө эсвэл хардхар. Бэсэж тийм цаанаас нь ингээд warranty-тай болохоор ингээд баталгаа тавтаатай болохоор энэ машин том тэргнүүдийг асуудал байхгүй. Хан дээр юм нэмжүүл орны ирэл харж байна. За энэ бол энэ коммент бичсэн хүний хариу шүү манайхаа. Бас л манай нэг английн тэнгэрч угаасаа бүрхэг байдаг.
бүрхэд ингээд бүрхэд ингээд наарсан олон настай айдл. Тэгээд туу андаа санаж байна. Тэнтэй адилхан манай аймгийн тэнгэр үргээ дандаа бүрийхэд эндээс дасчихжээ. Тэгээд тэгээ халуун болох дээр бас үзэхгүй. Тэгээ хүүтэн болоод бас үзэхгүй. Яг иймэрхүү нэг гоё cloud mood-ийг байхад л тэгэл гоё надад л гоё байдаг. Манай цасмаас орно гэж ойлголтод баг байхгүй. Яг цас орвол тэгэл англичуудын бөөн баяр бүгдээрээ гадаа гараа зураг авахулаад бичлэг хийгээл социалд тавьдаг. Цас бол маш ховор орно. Тийм болохоор цасны дугуй мөгөө, өвдийн дугуй мөгөө гэж солиод байхгүй. Тийм байна. Тийм болохоор дугуйны талаар ийм мэдээ хэлжлээ. За. Өчтөр дүгийнхэн төсөөдөд очиж гоё байлаа. Нэг хууштай сэргээгээд нэг суши ороолоо. Суши ороогоод нэг төсөөрсөн байх шүү. Суши мөсөж ята зүгээр ордер орж ихэд гэлзуулдаг байсан чи одоо бүр юу өчтөрийг хийсэн чинь зүгээр будаагаас тавьж чадахгүй шүү дээ. Бас төсөөр сэтгэл юм байна. おしゃれな店もみんなで楽しくはしゃいで美味しいネタを味わおう窓に来てさ寿司ラブ寿司ラブ寿司寿司寿司心に響くこの味をずっと寿司ラブ寿司ラブ寿司寿司寿司一口で広がる愛の味トロもサーモンも踊るようにお皿の上で待ってる君海の恵み運命の出会い寿司の愛が全てを満たす Уна. За, аль руугаа явж явах замдаа машин угаалгын газар таалагдсан машин угаалгах гэж өгчлөө. Тэнд угааж байна. Энэ хэд зовж ингээд машин угаалгын газар зөндөө. Ёо, том дэлгүүрээ зөөр ихэвчлэн байдаг. За ингээд бичлэг хийж байгаа өдрийн минь төрөж जैन та бүхэндээ өнөөдөр ажил дээр очиж сонин сайхан юу вэ бүгдийг бичиж үзүүлье. Хамтаагаараа манайхаа. За зүр ажил дээр очиод үзье. Бай. Ажлын хашаар ороод алхах чинь энэ нэг том байшинг тойрж алхах гэж бас цаг алдна. Одоо тэгтээ орой нөгөө амар ядарсан игээд машин лорого тавьчаад буцаа наашаа алхах жоо урт санагддаг. Яа буцах. Тэгээс л бусдаар бол гайгүй. Одоохондоо л ажлаа тараад нөхлөл жоохон урт хангалтад байдгаас бусдаар бол гайгүй. Энэ ягаан юмнуудыг хараа. Улаан шаргал юмнуудыг. Энэ байшинг угаадаг. Гаднаас нугаан, дотроос нугаан, дотроос энүүгээр тэгээ 50 хийхдээ бас ашиглаад дим билээ тэр. Энэ их амар хэрэгтэй юм. Энэ доктор явж ахт лентинд 50 гэрэл мэл шатчвал энийгээрөө дээшээ гавцаагаад янзлал бага харагддаг. Манайд энэ юу харуулах вэ? Энэ нөгөө хархны хор. Одоо энэ хархны зангадаг ингээ булан болгон тавьждаг байхгүй нэ. Ягаад гэвэл ангид бас ч нөгөө харах ихтэй. Харах болгондоо баригдаад амар олон хэмжээгээр үнэг оруулж хийж байгаа. Тэгээ энэ харах болгоны хорыг зөвхөн тавьдаг юм компани байдаг ерөөсөө. Эндээ эднэрийг нэрж нэг 3 сард нэг удаа шалгана. Тэгэл ярил дотор нь энэ хор хийсэн байгаа байхгүй. Тэгээд тэрийг нь шалгаал хийдэж үгүй юу? Одоо энэ ингэ тийм ээ. Энэ талаараа гүйж ороод энэ дотор байгаа хорыг мансуураад тэнгутлаа
энэгээрээ гараад гүйж байгаа ийшээ гүйж байгаа чад ихнэ шүү дээ. Привет. Манай тэнд орж чолооч. Эхлэх байж. За би нөгөө машинаа шалгаж байна. Одоо энэ машиныг хүн жоохон зүйл шалгах нэг холболтуудаа сайн шалгадаг байгаа. Airline, энэ Airline, Emergency Line, энэ Electric Connection эдгээр заримдаа салцсан байж байгаа байхгүй. Эдгээрээ сайн шалгаж авахгүй аюул болно шүү дээ. Тэгэд энэ чигүүл энэ юу хоёрын connection-ыг маш сайн шалгах хэрэгтэй. Fifth wheel. Тэгээд юм да тав. Одоо юу гэж хэлэх вэ? Энэний connection, энэний цойжийг орж сайн шалгах хэрэгтэй. Заримдаа энэ нөгөө чиргүүл сойж тавихлаар энэ жолооч нар өөрсдөө шалгана гэдэг чойжийг нэггүй явцсан байдаг тал байдیں۔ Тэгвэл энийг чинь мэдгүй шалгахгүйгээр хэрвээ суух юм бол чиргүүл орохсон унгаа шүү дээ. Тийм аюултай болохоор заавал өглөө ажил эхлэх, өдөр ажил эхлэхээс өмнө өөрөө нүдэрээ харж баталгааж шалгаж яаж хөдлөхгүй өөр хүмүүст бол ихтэлт байхгүй. Хэрвээ янз бүрийн болоод чиргүүл унгаах юм бол энэ бол жолоочийн буруу болох болохоор жолоочийн хариуцлагын алдаа болохоор заавал өөрөө шалгаж явах хэрэгтэй. Дугуйнуудынхаа хийнүүдийг шалгана. Хийнүүдийг гэрлэн дохио ажиллаж гинөө дугуйны гэрлэн дохио тэгээд энд янз бүрийн эвдрэл байна уу бас шалгаж хэлж авахгүй бол заримдаа урдлын жолооч нь жоохон эвдрэл гаргаад авчиад тавьсан байдаг. Дараагийн жолооч нь шалгахгүй аваад явчихдаг. Тэгээд дараагийн жолооч дээр тэр ачаа нь унах жишээтэй бай. Оо энэ араа энэ амар зур хайцсан шүү дээ. Энэ юу энэ энийг хэлье. Энэ бол энийг зургийг аваад явуулчих. Тэгэхгүй бол энийг бол агууд намайг зурсан гэж онгоо нийт шүү. Брейк энэ ахгүй. Татна push. Push хийвэл явна. Татвал цойжлон push хийвэл хонгоож ирэх гэсэн үг байхгүй. Одоо трейлийнхэн брейкийг надад бүгдээрээ хийгээл шалгаж явах хэрэгтэй. Pull to park гэдэг юм аа. За энэ нэг миний нэг эвдэлтэй ганц коннекшнтэй кабель энэ битээр нэрээ. Кабель доторх бол снайс цэвэрхэн байна. Одоо би нөгөө кабель доторх цэвэрхэн үлээж авах юм бол буцаага дараагийнхан жолооч цэвэрхэн үлээл гэж өгдөг байхгүй. Орой шивтэ дуусаад би танд цэвэрлэхгүй бол болохгүй. За ийшээ офс руу орж ажиллаа авчаад хэдгүй хаалга руу ухар зогсон хаашаа явах нь хараад тэгээ ухар зогсон да. За манайхан. За ороод ажиллаа авчлаа. Литр хэдийн литрээ уун. Энээс М25 хурдын замаар цаг гараа явна. Цаг гараа яваад очиод өдөр очиод юм. 55 дугаар хаалгараа ухар гинэ. Машин суглаараа халууцаад буухлаараа даараад байхын. Суудлаа тааруулна. Гэхээс суудлаа тааруулна. Толеранс нь бас асуудалтай. Юу шинэ лавраа өөр хүн яасан болохгүй заавал нэг юм тааруулж ич. Тэгвэл болохгүй. Суудлаа энэ өдгөөний аюулгүй байдлаа заавал тааруулж ич. Шилээ зүчи. Шил зөгч нь уу? За картана тавина араанда хэлээ. Come on Jazz. Манай жолооч уртур яваад. 55 дугаар хаалгаар. Тэгсэн тэр хаалгаар. Та нар сая өмнөх блогны алтан шар зам нь үзээтэй байг гэдэг таалагдав. Гойд угастай. Дон. I need your lady shape. За тэндэг. Лофондамана.
Одоо нэг хөргөчнөөс юмнуудаа ачих болохоор. Тарин зүгээр. Хөргөчнөөс юмнуудаа ачих болохоор. Ухтаа дөө байж байгаа. Хоёр тал нь энэ зүүнлийнхэн талд харж байгаа зүүн талаараа хаалтсан байгаа лорон дэг шүргэж магадaltaй байдаг. Тэгвэл хоёр талдаа маш сайн ажиллана. Тэгээд бас ухарж явах чинь ур тоогоор явган хүмүүс их явнаа. Тэр чи харагдахгүй. Йоо, хуучин жолооч нар болохоор толгоо гаргаад толгоо гарч харж яа гэдэг бас хайцсан дуу. Талин дээр чи сайн баримжаа авч чадахгүй. Толгоо гаргаж харж авах гэдэг байгаа шүү дээ. гараад авсан. Шүүгээ. Арай хэвчүүлчлээ. Жоохон хэвчүүлээд жоохон уншиж байгаа яг л. За одоо таах хэрэгтэй та. Come on, boy. Come on, boy. Орд аваад. Яваа сонголцож. Хүн батмаа гэж. I need your day ship. Dun 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 dun. Dun 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 dun. Dun 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 dun. Yes. Откуда? Mongolia. Монголия. Да. Чё? Спрашивает мой год, там надо водителя, не надо, как? Давай, хорошо, спрашивай. Спасибо. Манай гонч чадаач. Надад ажил асууж байгаа. Манай энэ нэг цаг бага өгөөд. Тэгэд би хэлсэн оршодоч. Цаг бага өгөөд байна. Яах вэ гэсэн чинь. Манад оронтой би чанд асуугаад өгье гэж. За тэгэл. Нэг орс хэлтэйг хэрэг хаяа гарах юм аа. Ямар азар орс хэл сурсан. Орс хэл тэр хэлтэй байхад хөлтэй гэдэг нь шүү дээ залуучуудаа. Ямар нэгэн хэл сураад авчих давхар хэлтэд байх хэрэгтэй. Энэ амьдралд чи хэрэгтэй. Амар усаар лаглаг юм ярьсан. Түүнээс сургууль айлдаг болсон байж тээ. За усраад гоё одлоо. Ороод чилрээ ачаад гэс. Өнөөдөр ачаад хөдлөе. За баларс. Ачаал яваал нэг холдож амжаагүй байтал. Трафик орлоо. Энэ буруу шүү. Энэ бол нэг иймэрхүү трафик бол одоо юм бүгдрөө бол үе тохиолдно. Одоо энэ бүгдрөө тэрвээ орчуулдаг бидний нөгөө ажлын цаг чинь нөгөө бид нар ч өдөрт 12 цаг жолоо барих хэрэгтэй байдаг. Тэгээ нөгөө карт чинь ингээд уншаа явж байгаа болохоор бид нар яг нөгөө 12 цагаа хэтрүүлж болохгүй. Яг 12 цагт нь барихгүй болохгүй. Тэгээ трафикт орж нөгөө нэг очих цаг чинь багасаад байдаг. Ажиллах хугацаа чинь сунгагдаад байна гэсэн үг байхгүй. Англи улсад энэ том джип ерөөс харагдахгүй байгаа. Том джип, ланд 200, 100 ерөөс үйж байхгүй гэсэн. Дандаа юм жижиг. Ягаад гэхээр нөгөө бензин багад нь. Тэгээд парклахад баг цаг хэрэглэнэ.
Хүмүүс дандаа машиныг бол хэрэглээ талаас нь харна. Экономик одоо мөнгө хэмжих талаас нь хэрэглэдэг. Ерөнхийдөө бол өчигдөр нөгөө үнэтэй чанган машин авч унах нь ховор. Яг гоё тийм машин, үнэтэй машин, чамин гоё машин авч гангарыг гэх юм бол нөгөө нэг алдартай Ferrari, Porsche гэдэг автах нэг машинууд байна шүү дээ. Болтаны. Тийм хүн машинуудыг авч унаа даа гэж. Энэ гоё цэцгнүүд дэлгүүрүүд рүү ачигдж байна да. Красиво, покажи мою жену. Он мой лучший друг. Там есть яблоко, посмотри. Не настоящие? Не? Яблоко еще там можешь кушать, если хочешь. За ингээд ачаагаа ачаал. Баг гооч чинь одоо эндээс ундаа ус хоёроо ачин талхнуудаа ачин. Одоо энэ баг ирж энэ да тэнд. Тэр одоо талхнаа ширгэж байгаа. Одоо энэ завсраар ингэж орж ирээд. Тэгээ би эндээс шууд ачих. Тэгэл энийг ачаал өнөөдрийн ажил дууслаа да. За бичлэгтэйгээ хамтаагаар манайхаа түр бай. За дүүртэл ачлаа да. Стаар ямар ч сайг боллоо. Одоо энэ гараад хаалга энэ хаагч нь одоо гаш шалгая. За. Хаалга хаагдах байгаа. Энэ л хаагдчихлаа. За. За нэг энэ л хаагдгаа. Энэ л хаагдчихлаа. За сайхан хаагдлаа. За. Ерөнхийдөө бол ингээд хөдөлгөд бэлэн боллоо. Одоо офс руу очиж цаасаа өгөөд хажаагаа ачсан гэж мэдэгдээд. Тэгээд замд гарах ёстой, дипли авах ёстой сольж. Тэгээ замдаа гарна да. За лацаа ижлээ. За нүдлээ да. За явсараа гад ирлээ. Энэ дэлгүүр. За энэ дээр л буцаж явах юм байна. За танад хараад. За би эндээс энэ хаалга руу ухах юм байна. Ийшээ ухаж зогсоод энэ хаалгаар юмнуудаа болох юм байна. Тийшээ хошуугаа гаргаж байгаа л буцаад өгөн да. За ухаа зогсчлоо. Хараа лонголсон. Ухаж зогсоод. Зогсоод энэ болгочлаа. Одоо эднийг болгоо.
За ачаагаа дуусчлаа. Одоо хөдлөнд баг. Ачаагаа гэхэл нэг эсрэг чимээ сонсогдоод байгаа байхгүй юу? Хий алдаад байна уу би хардаад. Хаана хий алдаад байна гээд. Та нар сонсогдож байна уу? Нэг эсрэг чимээл сонсогдоод байгаа юм байна. Нэг газараар хий алдчихвэл аюултай. Энэ аппликейшн. Энэ аппликейшн дуурайд байсан. Одоо гайгүй болчих шиг боллоо. За. Хөдлөе да. Явцараад ажил дээр буцаад ирж байна. Одоо дараагийн дэлгүүр бол Camberwell, алдарт Camberwell руу очиж буулганаа. Тэгэл өнөөдөр ажил дууслаа. Өнөөдөр чаныг ялцуулж шүү. Гарт ороод байгаа юм шүү. Өдөө шилмэлээ. Хаан зогч гинөө. Орой болохлээр ингээд өдөө шил зөхгүй болохлээр. Би та нарт нэг урдын бичлэгэн дээр хэлсэн шүү дээ. Холын юмнуудыг жоо харахгүй. Тэгээ яг би ч самбар дээр байгаа бичнүүдийг жоохон бүдэг хараад уншаад байгаа байхгүй. Тэгээд өдөө шил зөвчлөөр ингээд аймаг гоо бүх юм тод харагдаад тэгэл хараа орцсон юм шиг аа. Тэг шилээд байгаа юм чи. Манай нэг найз Лорен жолооч байхгүй бас энэ Англид. Чи над руу нэг бичлэг явууллаа сайхан. Тэгээд тэр бичлэг наасан чинь Францаас орж ирж байгаа цагаач нар Лорены хилээр очиглаа зогсон байгаа Лорены арлын дүрстэй ичи зоохон байхгүй шүү. Ухаал ороод нуугддаг болчихжээ. Тийм бүр амар тэгээд жолооч нь бууж ирж нэг юм хаал үүдээ зойжилж нэг салж ах шиг байна. Тэгээд одоо бид нэг хэрвээ хил дээр ингээд нэг цагаач ингээд өөрснөө анзаарахгүйгээр машинда нуугаад жоохоо бид нар нуухгүй л та тэгээ хүмүүс нуугдаад ингээд ороод ирнэ шүү дээ. Тэгээ хил рүү орж ирээд хэрвээ бид нар ингээд гайлынханд баригдах юм бол торгуулна. Жолооч өөрснөө мөнгө торгуулдаа. Дээрээс нь одоо энэ жолоочийг ажил өгж явуулж байгаа компани бас торгуулна. Тийм болохоор энэ жолоочны хил дээр орж ирэхээс өмнө лоригоо дээд доогоо сайн шалгадаг. Одоо ингэ жолооны шалгалт жолооны өмнө авахгүй шалгалт өгнө шүү дээ. Дөрмийн шалгалт. Тэрэн дээр дөрмийн шалгалтын дээр бүр хичээлт хийгээд өгсөн. Машина яа шалгах вэ? Одоо ингэ цагаач хүмүүсийг чи хил рүү орохоос өмнө яа шалгах вэ гэж бүр хичээлдээ заагаад өгсөн. Одоо бүр ангийн жолооны том тэрийн жолооч нарт бүр тийм цагаач нарыг яаж болох вэ? Харт аймгийг чи яаж хайх вэ? Хаанаасаа хайх вэ? Яаж болох вэ? Чи харт аймаг хэрвээ чи өөрөө ингэ шалгахгүйгээр ороод ингэ гайл дээр баригдах юм бол чи ийм юмтай мөнгө торгуултаа. Хэрвээ чиний машинаас ч лоринос ч хэрвээ ямар нэг цагаач гарч ирэх юм бол чи бас мөнгө торгуултаа. Тэгээ танаа ажил олгосон компани ч бас торгуулна. Тийм болохоор жолооч нар маш болгоомжтой байдаг хил гайл орохдоо ялангуяа Франц, Англи хоёрын хил дээр лоригоо сайн шалгаж орохгүй. Хэрвээ нэг алдаа гаргаад нэг хүн мэдхгүй ч юм уу хоёр ч хүн ч юм ингээд нуугдаад орчдөө шүү дээ. Доогуур дээгүүр ингээд эдгээр чинь янз хаалган онгоод оцсон ороод нуугдана. Тэгэл энийг хин нэг анзаарахгүй оруулах юм бол тэгэл баламл гэсэн үг. Тийм болохоор жолооч нар бол хил гайл хийхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Айчиг уфат. Тэгээ та нартай бид тэр бичлэгийг харуулъя одоо.
Энэ лорыг ингээд хурж яах ингээд энэ лори сүүлийн 24 оны лори тэн нэг автомата нэг хүн ингээд мессеж хэлээд байгаа байхгүй. Тоороо буулч гэдэг юм уу, тоорыг бүүхч гэдэг юм уу, terrible жолоодод байна ч гэж байгаа юм уу мэдэхгүй нэг юм яриа л. Чинь ойлгохгүй. Жоох нэг лорыг оноо явж эхлэв. Тэр нэг спикерээр terrible гэх. Тоорыг бүүхч гэдэг юм, terrible ч гэдэг. Одоо нөгөө ачиж ирсэн хогоо булгах гэж байгаа байхгүй. Хогоо булгаад тэгээд офшороор бичих цаасаа буцааж тушаагаад тэгээд дараагийнхан камер үлээ бичээ ачааны за монголоор бодлоо юу гэх юм бэ? Бичээний цаасыг аваад тэгээд 그래 ачаага аччих тийм. Тэнэс тэгээд одоо хаалган голно. За бид хаалган голгочод ачаага болгочод яа. Та нар бичлэгээ үзчихэд тэгээд сэтгэлдээ. А что, так можно было, что ли? Ороод ажиллаагаа төлөө. Тэгээд тэгсэн замаараа намайг Old Country Road-ийн дээдлэлээр очиод нэг 10 палет унаачаад тэгээд цаашаа Camberwell-ийн дээдлэлээр явчих нэ. Экстра ажил өгч байна. Яг яг авчлаа. Тинээс нан одоо ажил эхлэхээс өмнө дараагийн ажлыг авахаас өмнө цааны цаг манай хүний бэлтэж явуулсан. Наад ажиллаа явахлаа ингээд сандвич хийж явуулдаг. Би нэг хоногоор явдгаа. Өдөртөө ажилладаг болохоор юу хийж явуулсан юм бэ? Ийм сууж явуулсан байна. Чиз өгч явуулсан байна. Нэг опа круассан байна. Сандвич нэг. Нэг тайгаа уучаад ажиллах хийдэ. Тайгаа уухгүй нүсч шүү. Ураа пэж явуулсан байна өдөр. Цайрт огчлоо. Манайхан зарим хэлцэг зарим нь ачаагаа аваад хөдөлж байна. Урсаасаа одоо үргэлжлэх юм бол ачиж байна. За машины хэрэг тойрыг шалгах. Энд хий дуурайд ийсэн. Хий одоо дуурах нүг вэ? Хаагур хий алдсан. Хий алдсан ч гайгүй юм шиг байна. Энэ аваар бол ингээд хий алдсан рискэж дуурах хэрэгтэй. За. Эндээс ачаагаа аваад хөдлөе доо. За миний ачаанууд байна. Энэ дайны юмнууд. Эдгээр миний ачих бараа. Одоо эдгээрийг ачаал тэгэл.
гэлзуулаад дуусгая та. За лацаа ичлээ. Үчита. Дөрөн юм ачлаа. Дүүр бараачлаа. 2 дэлгүүртэй буулгана. Гэс бод. Аретлаа. Өндөр чи юу вэ? 3 дэлгүүр дээрээс чрап хийлээ. Өнөөдрийн ажил ингээд үгээр дуусч байгааг мэдэгдээ. Блогтойгоо цуг байсан та бүхэндээ баярлалаа. Миний нэг дуртай ондог ганц Ренолд үлдсэн байсан. Ренолдын лори. Тэгсэн чинь тэр маань өнөөдөр нэг өрмийн жолооч унж явж байгаа эвдчих. Тэгээ тэр эвдээд надруу мессеж явуулж байна. Аги дуушлаараа чиний хайртай лори гэж эвдчихлээ. Тэгээ дургийг явуулсан байна надруу. Тэгээд тэр лорийг баг одоо дахиж ашиглахгүй болж байгаа шүү. Цагаа явуулж байгаа шүү байна. Тэгээ оронд нь өөр лорийг толгой авчирна гэж ярилцаж байна жолооч нар. Тэгэхээр ингээд тэр нуугийн лорийг дахиж харахгүй нэ. Анда мэний лори тал болж байгаа шиг байна. Ганц сайхан хайртай лори байсан. Гэт байхгүй ба. Тэгээд ягаад Ренолдын лори толгой гэдэг байгаа вэ гэхээр энэ мэний өрөөл их хатав. Бид эргүүлж байгаа ингээд механик машин унж байгаа шиг амар хатуу иргэн. Ренолдох болохоор зүгээр хурууных өндгөр жижиг тэр унж байгаа юм шиг. Зөөлөн байсан. Энэ болохоор хамаг булчин ажиллав. Тийм бай. Тийм болохоор би Ренолдод дуртай. За бичиг цаасууд офшор шагаад өнөөдрийн ажлыг ингээд өндөрлөе да. Өнөөдрийн ажлыг өндөрлөе. Нэвтрүүлгаач өндөрлөе. Тэгээд блогтойгоо цуг байсан бүхэнд маш их баярлалаа. Дараагийнхан блогоор уулзцгаая. Cheers. Thank you very much. Like, subscribe мартамаа манайхаа. Гүшээ асуух зүйл байвал комментээр бичээрэй. Тэгээд маргааш нэг өдөр 2 өдөр амарна. Тэгээ онгоцны бодол явж бас хүмүүс тосох хэрэгтэй байгаа. Тэгээ маргааш нэг өдөр ирэхэд бол миний хувьд их таагүй өдрүүд болох байх. Гэхдээ энэ блогийг оруулахыг хичээнэ. За тэгээд дараагийн блогоор уулзъя. Bye. Please subscribe my daddy channel.